Дэлхийд гайхагдах Монгол авьяасыг дэмжигч Хас банк төлөвлөж байна. За, сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Бид манай хамтлагийнхан байна. Та хэд маань өөрийн удирдсан багштай юу? Хаана бэлтгэлээ хангадаг ээ? Бид нэр өнөр бүлтөвд амьдардаг. Хаана амьдардаг? Өнөр бүлтөв. Та хэд маань нэг халуун амбул байх нь шүү дээ, тийм үү? За, том ах найл вэ? Баг дүү найл вэ? Хамгийн ахмад нь би. Тэгээ хамгийн жоох нь хажууд тасч байна. Өнөр бүлийн цэцэрлэгт нь явж байгаа. Тэгээд өнөр бүл гээд яг жинхэнэ төвд нь орж ирсэн. Багаас 2 настай 3 настайгаас өнчөрсөн хүмүүс бол нэг сайн мэдгүй шүү дээ. Аав ээжээ нэг жоохон ингээд ухаан орж ягаад тэгээд нэг нааш энэ цэцэрлэгт эднэр ирсэн болохоор бас яг тэр зовлон одоо хаагцал гэдгийг сайн мэдрээгүй. Би угаасаа багаас ээж аав гэж мэддэггүй. Ээж аав хайр гэж мэддэггүй. Тэгээд багш нараараа угаасаа хайрлуулаад өссөн. Аав нь орлоод ээж нь орлоод одоо энэ бүх байгууллага манай байгууллагын төвийн ажилчид ажиллаж байгаа болохоор бас арай гайгүй. Ер нь л манай энэ чи одоо нааг бүр багаас авч ирсэн нэг багш үү. Тэгээ сайхан сэтгэлтэй багш. Тийм л ах гэж ээж нь. Амьдралын хувьд их хэмжээ байсан да. Ээж нь өнгөрөөд аав нь өнгөрөөд ингээд ялаахад их хүнд тусч ирсэн л да. Аав болохоор 2015 6 сарын 6-нд бурхан болцсон. Тэгэл яг тэрний дараа нэг дараа нь ээжиг бурхан босгосон. Ямар бодох юм бол тэгэл өөрөө хөвж өгөл. Урдгаар хүүхд хүмүүс л хэцүү хүн болдог гэж боддог шүү дээ. Хэрв танайх ялагч болвол манан гэдэг хамтлагт ялагч болвол тэр 100 сая төгрөгийг ер нь яаж ашиглая гэж бодож байна? Харж байгаа үг их монголохоор бид нар одоогоор өнөр бүлтөвдөө ингээд өөрсдөө хөгжим тэгээд өнөр бүлтөвийнхаа хүүхдүүд дараагийн дүүнжтэй боломж олгоно гэж байгаа. Хаан дараагийнх нь дүүнергээ танаа өнөр бүл төв маань нийтдээ ичнэ хөгжтий. Цэцэрлэгтэйгээ нийлээд 200 гаруй хүүхд. Үнэхээр өнөр бүл биш шүү те. За баяр үргээ маш сайхан тоглолт байлаа. Баярлалаа. Шүүгчнэрээ сандыг хэдүүлээ сонсцгоё тийм үү? Их гоё хүмүүлж байна. Надад бол их гоё өнгөч их гоё гарч ирж байна. Маш их гоё. Их гоё сэтгэл татлаа. Шагаагаа дуургаад үзүүлтэй. За, гоё байлаа. Хөхөө. Надад бол маш сайхан сэтгэл, айгүй гоё дулаан энерги, уур амьсгал төрлөө. Миний хувьд бол миний хийл хөгжим үнэхээр миний амьдралд бүх баяр баясгалыг авчирсан. Сайн сайхан болгонтой намайг хүчрүүлж исэн. Тэгэхээр би та хэдийг харж суулаа л да. Яг л
гэрэл гэгээ аз жаргалаа бариад сууж байгаа юм байна да гэж би мэдэрсэн. Тэгэхээр энийг битгий хаяараа цаашдаа тэгээд урлагт бүр дурлаарай. Хэрвээ урлагт үнэхээр дурлаж чадах юм бол урлаг та хэдийг үлгийдэл аваад явна. Тэгээд амьдраад явах юм бол амьдрал гэдэг бас амттай. Одоо та нар өөрийнхөө үеийн хүүхдүүдээс боддог л одоо эдгээр ингээл бас гоё ингээл тоглож болоод энэ тийм ингээл цагийг бас гоё өнгөрөөж байгаа бах гэж боддог л байх л та. Тэгтээ ясам дээр эсэргээрээ та нар болохлээр тэр зүгээр ингээд ямар ч зориггүй явж байгаа өөрснийгөө өнөө маргааштай ингээд явж байгаа хүүхдүүдийг бодох юм бол та нар хамаагүй цагийг маш зөв өнгөрөөж өөрсдийгөө ингэж хүмүүжүүлж ийм мундаг хүмүүс болгож хөгжүүлж байна. Тэгэхээр энэ тал дээр бол ах нь бол аяар баяртай байна. Тэр та нарыг бол би маш мундаг хүмүүс болгоосэй гэж хүсэж байна. Шүүгчд маань та хэдийг тэнцвүүлэх үү үгүй юу гэдгээ шийднэ. Надад бол ямар ч эргэлзээгүй тэнцлээ. Харж ийн урлаг бид нарыг л холбож байгаа байхгүй юу? Ингэхлээр тэнцлээ. Бидэрт бол одоо 3 тэнцэл хэрэгтэй. Тэнцлээ. Дөрөв дэх тэнцнийг би та бүхэнд өгч जैन ингээд ямар ч хаалтгүйгээр ногоон гэрлээр дараачийн шатанд тавтаа морил. Тэнцлээ. This is my fight song. Take back my life song. Prove I'm right song. Гоё орж ирсэн тийм бас амжилттай. Урлаг бол хүүхдийн хүмүүжилд маш эергээр нөлөөлдөг зүйлсийн нэг гэдэгт бид эргэлздэггүй. Манан хамтлагийн хүүхдүүд ч урлагаар холбогдож, урлагаар хүмүүжиж байгаа нь ээлт харагдаж байна. Амьдралын хүнд хэцүүг мөн баяр хөөртэй мөчөө хамтдаа туулдаг ёстой л нэг хамтлаг гэдгийг харуулсан авьяаслаг хүүхдүүд байлаа.